харагдсан. Та ер нь нэлээд гоё юм юу юм шүү. Уран сэтгэмжтэй уран бүтээлчил хүн байгаад байна л да. Яалтгүй. Нэг юм таалагдаж өгөхгүй. Ер нь тэгээд надад тэгдэж штэ нэг ямар нэг юм заавчгүй нэг ингээл засаж барих гэдэг. Тэгээ ер нь бол одоо жишээлх юм та интерьер дизайн сонирхдаггүй. Тий. Интерьер дизайн, иннер архитектор чинь нөгөө дотоод архитектор тий. Чиний нэг мэрэгжилтэй бас төстэй дөхөн зарим юм байна. Тий, ер нь бол бидний мэрэгжилтэй шууд хамааралтай байдгийг. Тийм баг тийм. Бас тийм ажил хийдэг байхгүй юу? Дотоод интерьер, зураг чимэглэл, засал. Тийм. Бүхэл юм нэг эвсэлтэй байд юм шиг байгаа. Одоо нэг юм оён тэгэл бас өөрөө юм хийгээд өмсчтэй өгч тийм үү тий. Тийм үү, ямар гоё юм. Тэгээ зарим үед өөрөөсөө бас сонин гайхдаг тийм үе бас байдаг шүү дээ. Социализмын үеийн хүмүүс ер нь монголчууд өөрсдийнхөө хэмжээнд өөрсдийнхөө хэрэглээний имийг бол өөрсдөө гоё хийгээд бүтээгээд өмсөд явцдаг байсан те. Дээл мэлээ бол өөрсдөө л урлаа өмсөөл те. Би ч нөгөө юу штэ геодезиэр сурсан штэ. Тэгтээ та тэгэл олон жил яг бүр ингээд геодез гэж яг юу гэдгийг гэдгийг мах цахсандаа ортол ч юм уу дуртай байж дурлаж сурсан уу? Үгүй би нэг тийм дурлаж сураагүй. Ерөнхийдөө зүгээр нөгөө дээр үед ч нөгөө юу гэдгийг ч мэдэхгүй нөгөө сонгоцсон штэ. Ямар мэрэгжил гэдгийг ч мэдэхгүйгээр сонгосон. Тэгээд дараагаар нь бол миний нэг явах чиглэл биш байсан болохоор жоохон сонирхол муутай сурсан л та. Айгуу тийм надад их юм өгсөн бас. Яг миний мэрэгжил тэрийг дагнаа цаашаа хийх ёсгүй байсан ч гэсэн цаагаараа айгуу тийм нөгөө нарийн тэр хэмжээс тий. Одоо жишээлбэл би ингээл тэр нэг юм жижигхэн дав аваад надад айгуу хямдхан тийм нэг 6 еврогоор авсан нэг жижигхэн давны өөдөс. Тэгээд тэр яаж чи надад айгуу гоё ингээ таалагдаад томороо метрээрээ барь гэсэн чи байхгүй зөвхөн үлдэгдэлнэ гэдгсэн байхгүй. Тэгээд би авчаад яаж энүүгээр зуны хөрхөн балааж оёдоо гэд тий. Тэгээд гараа бүтгэл эсвэл шууд яасан чинь бүр ингээ айгуу хөөрхөн балааж болцсон надад. Тэгсэн надад тэр материалаас бүр нэг юм жижигхэн өөдсөж гараагүй гэж бодтоо. Зөө гайхалтай. Бүгдийн бүр ямар ч өөдс мөц гарахгүйгээр заяа бүр тийм юуг хийцэн байгаа байхгүй балаачаа. Томхон ийм томхон өөдс гараагүй дээ. Ер нь яг бүр нэг ийм жижигхэн нарийнхан ийм хөө өөдс мөц гарна. Тэрнээс биш бүр тэгээд бүгдийн тэгээд оролцсон. Тэгээд айгүй хурдан мөртлөө айгүй гоё ингээ хийцэн. Тэгээд тэрийг би өөрөө айгүй гайхсан байхгүй ямар сони би ийм гоё батаад шиг ингээд ийм материалаар тий ингээм хурдан хийлээ гэд өөрөө гайхаж байсан чинь тэр чинь яг нөгөө тэр геодезийн маань тэр хэмжилтийн нарийн юм ингээ хэмждэг тий тэрний бас аяас юунууд бас амьдрал дээр ороод ирд юм шиг ер нь тэгээд сурсан юм бол бүгдээрээ хэрэгтэй бүгд л юмд ингээ нөлөөлж идэг. Тийм байна. Та нэг ингээд харцаараа гэдэг юм зүгээр нэг нүдний баримжаа гэж ярьдэн штэ тий монголчууд. Тэр баримжаа бол айгүй сайн өгөгдөл байна тий аливаа зүйлийг хараа за энд нэг ийм хэмжээстэй юм байна. Ерөнхий баримжаа ингээд нүдээрээ харчдаг штэ тий хараагаараа шууд хараад за энэ бол магадгүй энд ингээд тохирох юм байна ч гэдэг юм уу. Тийм өгөгдлүүд маш өндөр байгаад байна тий танд. Байгаад байна. Би нэг найзынхаа нэг гэрт нөгөө бас юуг нь хийж өгчээсэн. Зургийг чи надад энэ зургийг гаргаад өгчих нөгөө үүднийхээ өрөө бүгдийг ингээм шкаф болгомоор байна гэд. Тэгээд би бүгдийг ингээл яг ямар дээр нь ямар шкаф доор нь юу бүгдийг өөрийнхөө санаанаас зохиогоод хэмжээл. Тэгээд тэр хэмжээсийн нөгөө захиалагч байгууллагатай өгөх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд тэр захиалагч байгууллагатай миний бүх хэмжээсээ өгөөл тэгэл ирээл хийсэн чи бүр ерөөсө бараг сантиметр зөрөөгүй өстэй ямар сайн хэмжсэн бэ ямар хинээр энэ мас ахуулсан яаж хэмжүүлсийг бүр ямар ч зөрөөгүй айгуу гой таарлаа гэд нөгөө цаад байгуулах нь
багтаад байсан байхгүй. Ялангуяа эмэгтэй хүн ер нь бол эмсэг байх хэрэгтэй гэдэгтээ би санал нийлдэг шүү дээ. Та тэрэн дээр юу вэ? Би ч санал нийлдэг. Угаасаа бид нар чинь нөгөө эрхэмсэг гэсэн шүү дээ. Уг нь бол тийм те. Тэгсэн байхгүй юу нөгөө Германаар бол ингэдэг. Erschaffe ich dich edel, erniedrigst du dich selbst гэдэг байхгүй юу? Би намайг ингээд айгуу тийм тансаг бүтээсэн тий. Гэтэл чи өөрийгөө яагаад ингээд доош нь дараад чихээд байгаа юм бэ гэсэн утгатай. Байгаль бидэнд юу л байна? Тэгэл хамгийн нандин сайхан бүхнээ л зориулаад бүтээсэн байхад чинь тийм ээ. Тэрнийг бас ойлгох их хугацаа ордог байгаамаа бид нар тийм ээ. Тий, яг үнэ. Миний урилгыг хүлээж аваад ингээд надтай ярилцгаж байгаа танда маш их баярлалаа. Алмагч хоёулаа нэг халтгаа өөрсдийгөө ингээд үзэгчд, сонсогчдоо ингээд товчхон танилцуулаад тэгээ хоёулаа гоё яриагаа өргөжлүүлээд явъя те. За тий намайг өөрч оролцуулж байгаа тий ярилцлагад өөрч оролцуулж байгаа Баццэг дүүдээ маш их баярлалаа. Тэгээд би өөрийгөө одоо зүгээр нэг альмаа гэдэг хүн тий гэж танилцуулсан илүү нэр мэрээ хэлээд хамаагүй хоёулаа ингээл за яг заавал танилцуулах гэхээсээ илүү эсвэл зүгээр хоёулаа сайхан бүү болоод явж ингээс явсан дээр байх нэг амар албасаар ихээр чи хүн яг ингээ паникд орчихсон байна. Тийм. Ингэдэж штэ гэчээ те хүн ер нь ингэж дүр эсгэнч гэдэг юм уу өөртөө баг зүйл гэдэг ухамтгыг та яг юу гэж ойлгодог юм? Жишээлх юм бол өөртөө нөгөө бид нар чинь ингээ энэ нийгмээс хүлээн одоо толгон шаардсан ч гэдэг юм уу тодорхой хэмжээгээр энэ дэлхий дээр төрөөд амьдарч байгаа хугацаанд би бол ийм л хүүийн гээд одоо таны мэрэгжил чи одоо жишээлх юм юу вэ? Юу гэсэн гэлээ? Геодези. Инженер гэж мэрэгчлэр төгсөн тий дээр дотроо бүр нөгөө аэрофотосъемк гэсэн мэрэгчлэр юугаар төгссөн байхгүй диплом хамгаалсан. Одоо агаарын зураглалыг газар дээр буулгах тий тэр мэрэгчлэр төгссөн юм байна. Тэгээд ер нь бол тийм мэрэгжил гэхээсээ илүүтэйгээр хүн өөрөө яг дотоодоосоо хин юм бэ. Одоо нэг мэрэгчлэр ингээд нөгөө хүнийг ингээд нэг хязгаарлцдаг тий тэрийг л бол тэгж хязгаарлахгүй байх нь зөв юм аа. Яг дотоод хүн чи өөрөө юу хийх гээд байгаа, юу ярих гээд байгаа тий юу хүсээ тэмүүлээд аль зэгт аль хаанаас аль зэгт очих тийм ёстой гэдгийг чинь дотоод сүнс нь одоо тэр нэгснэ даалт ухамсар цаанаасаа бидний хөтлөөж явд юм байна л да. Бид нар чинь нөгөө нийгмийнхээ яг тэр хайрцагын дотроо за би чи ийм мэрэгчлээ хүн яг ингэж л амьдрын энэ үгээрээ би ингээд мэрэгчлээ улам ахиулаад ингээд цаашаа гээд ингээд нэг чиглэл нэг тал руугаа ингээд жоохон хазаах хэлбэх маягтай болчтой юм гэлээ. Тийм. Гэхдээ энэ нь болохоор нэг аргын амьдрал дээр айгүй зөв бас боогохгүй шүү дээ. Нэг мэрэгчлэр бүр айгүй тийм нарийн мэрэгжил эзэмшээд тэрийг ингээд өөрийнхөө амьдралын зорилго болгоод тий утга учир болгоод тэгээ явсан хүмүүс болохоор яг дотоодоос өөрийгөө олцсон хүмүүс нь яг тэгээд очиж болж байгаа байхгүй юу? Тэгээд тэрүүгээр амжилтанд хүрчдэг. Гэтэл яг тэр дотоодоос нөгөө өөрийгөө зүгээр төсөөлөд бодцсон. За би ийм хүн шүү, би ийм мэрэгчлээ хүн шүү гэд ингээд яг тэрийгээр хийх гээд ингээд одоо зүтгээд тэг хичээгээд байдаг. Мөртлөө тэр нь яагаад чи ингээд нэг цаашаа явж өгдөг. Тэр бол яг л бишээ чи энэ чиглэлээр одоо явах юм бишээ. Дотоод чинь ингээд дотоодоос өөр чиглэл чамайг ингээд татаад ийна хүлээгээд ийна гэдэг ч юм уу те. Зүн совин чи өөр чиглэлүүгээ. Тэгээд ингээд гацсан хүмүүс бол айгүй байдаг шүү. Тийм. Жишээлбэл өөрийнхөө яг хэн байх ёстой вэ? Би надад юу тохирддог вэ? Одоо бид нар маш их сүнс галт ертөнц ярьдаг болсон байна тийм ээ. Энийг
та өмнө нь мэддэг байсан уу? Эсвэл та ингээд мэрэгжил сонгож байхдаа би ерөөсөө энэ бол яалтгүй л би юм байна гэж мэрэгжлээ сонгосон уу? Тийм мэрэгжил сонгох дээр бол тухайн үед чи бас нөгөө социализм үе байлаа шүү дээ. Би чи бас нэг эртний үе шүү. Тэгээд тэр үед чинь хүүхэд байсан. Яг өөрөөр ингээд би ийм хүн болох хэвээр тэр ихтгэл үнэмшлээ ерөөсөө олж амжаагүй байсан. Бидний үед бол бас нэг арай өөр үе байлаа. Яг одоо бол хүүхдүүдийг багаас нь ингээл ажиглаал тий. За энэ яг л ийм хүн болох хэвээр юм байна. Ийм юм шиг байна гэдэг ингээ хүмүүс одоо их эцгүүд нь ажигладаг тий. Тэрийг нь дэмждэг одоо болчиход байна шүү дээ. Баа үед бол бид нар чинь социализмын тэр үед бол ер нь жоохон тэр талаараа нэг тийм сайн мэдээл байдаггүй бас хөгжөөгүй гэж хэлэхэд хаашаа тийм ээ. Нэг тийм байсан үед бол бид нэр мэрэгчлээ сонгохдоо одоо тийм ч их яг өөрийнхөө тий яг өөрийнхөө чин сэтгэл миний одоо цаанаасаа юу би ингээд сонирх тийм гэдгийг өөрөөсөө ингээд асууж ерөөсөө мэдтгүү тэгэл нийгмийнхаа тэр юунд тохируулцдаг гэсэн байхгүй юу. За ямар хуваар байна гэл. Тэгээд тэр хуваарыг аваад за ямар хуваар байна гэл тэгсэн би болохоор өөрөө нийгэмдээ аюулгүй сайн охин байсан. Нийгэм судлалтай манай багш нийгмээрээ суурлаагүй аюул харамсчихсан. Би математикаар суурлаж шалгалтаа өгчихсөн байхгүй. Тэгээд математикаар суурласан чи дандаа физик тий их сургууль политехникийн сургууль тэгээд физик математик ийм чиглэлийн хуваарууд байдаг. Тэгээд тэр хуваараа ингээд сонгож авахын тулд ингээд үзсэн чинь гадаадын Германы нөгөө инженерийн бэлтгэл. Тэгээд инженерийн бэлтгэлээ авъя гэсэн чинь надад өгөөгүй байхгүй юу? Би айгүй өндөр орсон. Тэгээд тэгсэн чинь нөгөө ажилчин малчны хүүхдүүдэд өгнө. Сэхэтний хүүхдэд өгөхгүй гэдэг. Тэгээд би юу гайхаад яагаад ингэж надад энэ хуваарийг өгөх байгаа юм болоо. Тэгсэн чинь хараа манай аав маань сэхэтэн хүн. Тийм офицер хүн одоо тий Орос улсад дээд сургууль төгсөөд ингээд цэргийн хэлцээний дарга хийгээд ингээд тий орондоо цолбол тухайн үедээ тий одоо ингээд сэхэтэн хүн байсан. Тэгтэл хүүхэд нь дээд сургууль авч болохгүй гэсэн нэг тийм сонир нийгэм байсан. Маш их сонирхолтой. Бас нэг нийгэм цаг үеийн ийм нэг юу ч гэдэг юм дээ маш их өөр хайрцаг байна тийм ээ. Өөр хайрцаг хэлчих юм бол болдгийм болдгоо юм болоо. Гэхдээ ямар ч байсан нэг хэмжээ хязгаар гэдэг зүйл байх ёстой. Гэхдээ тэр маань яг ямар шинж чанартай байна гэдэг чинь аюул дагуулах уугүй юу гэдэг юм харагдаа авчлаа тийм ээ. Энд бол жишээлх юм л энэ нөхцөл байдал бол маш хатуу хандсан байна шүү дээ тий. Надад хатуу хандсан. Тэгээд би тухайн үедээ одоо хүүхэд юм чинь тэгэл томчуудын л үгэнд байна шүү дээ. Тэгээд ав маань тэр нөгөө хоёр авч хахад би одоо дээд дарга нартаа хэлчихсэн. Уг нь би ингээд тий гадаад дотоодос сураад ингээд боловсрал эзэмсэн байна. Одоо миний охинд ингэж буруугаар нөлөөлж байгаад би хэл харамсаж байна да гэж хэлсэн тэр аав маань. Тэгэл одоо миний охин тэгээ энэ хувааруудаас аль нэг нь сонготоо гэл. Тэгээд сонгосон чи бүр цэвэр математик, цэвэр физик гэсэн чинь би ерөөсө цэвэр математик, физик хүн биш гэдгээд мэдчихэж байгаа байхгүй. Тэгээд би энийг чадахгүй гэх. Тэгээд хамгийн арай нэг нааштай геодезийн мэргэжлээсэн байхгүй юу? Тэгээд би геодез гэж юу гэдгийг ч мэдэхгүй тэгээд за аав маань ч гэсэн за энэ дотроос тэгээд энэ зүгээр юм шиг байна гэх. Тэгэл яг нийгмийнхаа байдал тулгуурлал одоо юу гэдэг тааруулаад л ингээд хуваараа сонгоод авчдаг байсан. Баа үед бол за тэгээд ингээд их сургуульд ороод ингээд тэрэндээ танилцаад ингээд сураад явж байхад бол яг би өөрөө нөгөө цаанаас тийм ингээд их дуулах бүжиглэх тэгээ шүлэг унших тэгэл урлагийн үзлэг ингээд бүх юмд нэг багада сургуультай ороо явж идэх хүүхд тий ер нь надгүйгээр баг юм баг болдгоо тийм итгэвтэй нэг сургууль өгтөд идэг штэ тий тийм байсан байхгүй юу.
Тэгсэн чинь дээд сургуульд орсон чи яагаад чи тэрийг нэг би ерөөсөө хэлээгүй байхад л одоо тэгээ захирал дуудаж ирээл дээ хойд чи манай сургуулийн захирал авдаа гэд сайхан хүн байсан. Тэгээд тэгээ авдаа багш намайг дуудаал тэгэл чи дуул урлагийн үзлэгт бид нэр ангиараа нэг ингээд нөгөө урлагийн үзлэг орсон байхгүй юу? Тэн дээрээс намайг чичилдэ тий. Тэгэл ерөөсөө дуудаж авчраа. За одоо ингээ манай сургуулийн хамтлаг байгуулагч байгаа. Тэгээд чи тэрний дуучнаар орно гэл. Тэгэл ерөөсөө би ч гэл тэгэл за гэл ингээл нийгэм л намайг яа гэл тэр за гэл явдаг гэсэн тэр үү штэ. Тэгэл техникийн сургууль одоогийн техникийн сургууль тухайн үеийн политехникийн дээд сургууль байх. Тэгээд нэг улс төрийн хамтлагт ингэргээд хамтлагт ороод тэгэл ер нь сургуулаа төгслөө тэр хамтлагтаа дуулаад тэгэл мэрэгчлэрээ сураад тэгэл явж ирсэн. Нэг талаараа энэ нийгэм чинь хэдийгээр яг хүний нөгөө авьяас бэлэг зүүн совин гэдэг ч юм уу хүний нөгөө юу ч чадаж байгаа гэдгийг нь бас харж байна те. Тэр дундаас тэрнийг нь дэмжиж тодорхой хэмжээгээр урлаг соёлын юмд жигд хамруулдаг бас нэг тийм систем байсан байгаа даа шүү дээ те. Агууштай зүйл. Тэр бол үнэхээр бас сайхан нийгэм тий агууштай тийм гоё нийгмийн их давуу гоё талуудтай тийм үе зөндөө байсан. 10 жилийн тий урлагийн үзлэгт ороход л зүгээр ингээд бүр найрлтуу хоор ингээд өдөр баг ингээд манай гажис гэдэг нэг башисэн тэр баг айгүй гоё тийм хоор бид нэр найрал тавиад би тэр гоцлон дуугийн дуулж исэн байхгүй юу. Тийм юм хүүхдийн цангилс байгаа хитэн гэлээ хэрэггүй бэрвэ гэдэг нөө тийм байдаг штэ хитэмгийн цагаан залуу түүний хоноод дийлдэв гэсэн чи манай ангийнхаа тэр хоорн жиливэ гэдэг амар гоё төгсгдөв. Тэгээд тэр мэр ингээд миний сэтгэл зүгээр айгүй гоё үлдсэн. Ерөнхийдөө пав нийгэм чинь их хүүхдүүдэд их бас их юм сургаж байсан нэг хойд бол тийм айгүй тийм юу гэдэг те одоо нэг гар утас компьютер тийм байхгүй айгүй амьд харилцаа маш их илүү байсан. Тийм ээ те. Ялтгүй нийгмийн зохион байгуулалт гэдэг зүйл хойч үедээ асар их хөрөнгө оруулалт хийдэг байсан байгаа даа шүү дээ. Өнөөдрийг бодох юм бол тийм ээ. Ялтгүй. Та нар их ер нь их хацтай хүмүүс байгаад шиг байгаа юм. Манай ээж аавын үе ер нь бүх юмнууд ингээ хамгаалагдаад нийгмийн үүднээсээ бол ингээд маш сайхан зохион байгуулалттайгаар байх ёстой. Тэгээ хүний нөгөө суур хэрэгцээ гэдэг зүйлийг зөв зохистой явуулж исэн бас нэг давуу талтай байгаад байгаа юм тийм ээ. Маш гоё. Тийм. Эрүүл байх хэрэгтэй, нийгэм хамт олонтой байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Ерөнхийдөө нэг хэдийгээр нэг одоо тодорхой хэмжээний заагаад өгсөн чи энэ хүртэл сурж болно, энэ хүртэл мэдэж болно гэдэг нэг юм бас цензур явж исэн юм шиг байгаа юм тийм ээ. Тийм шүү. Сэтгэлээрээ. Таанасаа ер нь тийм тухайд чи нэг баян ядуу тий нийгмийн тийм давхаргууд ер нь байдгүй байлаа шүү дээ. Нийгмийн давхарггүй болохоор нэг нь баян нэг нь ядуу биш болохоор одоо тийм хүмүүсийн юмд хандах хандлага бол нэг тийм материаллык зүйлтэй хандахгүй. Тийм одоо бодож байхад одооны одоо бидний ярьдаг тийм сүнслэг зүйлтэй илүү ханддаг байсан. Тийм нийгэм байсан. Зөв их сонирхолтой. Таны хувьд л яалтгүй энэ сүнслэг тал руугаа нэлээ их сэтгэл зүрхээрээ юмд ханддаг байсан гэд илэрхий юу яч тодорхойлчлаа тийм ээ. Тэгээд яг одоо юу гэдэг манай ээж аавын үе ч юм уу ерөнхийдөө ингээд өмнөх үе маань маш их нөгөө гоё байсан гэдэг дурсамжуудыг их ярьдаг те авах юм байсан баах. Тэгтэл танд бол ингээд мэдээж хүн болгон өөрөө өөрийнхөө л тодорхойлж байгаах те. Тэгээд тухайн үедээ бол та нар ингээд сүнслэг ч юм уу юм байсан байна гэдэг имийг бол ярьдаггүй байсан бах те. Үгүй тэр үед ерөөсөө тийм юм ярьдаггүй бас тэр тийм мэдээллүүд ер нь орж ирдэггүй тэгвэл зөнгөөрөө л тийм
Ер нь дөнгөөрөө л явж байдаг. Байгалийнхаа дөнгөөр гэдэг юм уу? Тийм ээ. Тэгээ зөв голдролоороо байгалийн жамаараа явдаг хуулаараа явж байгаа л нэг хэлбэр байх гэдэг юм тийм ээ. Тийм. Болохоор. Тийм. Тийм болохоор ингээд яг одооныхоос бас мэдээллийн хувьд дутагдaltaй тий баг байсан тэр дутагдaltaй талууд ч мэдээж байсан л да тий. Жишээлбэл ээж охин хоёр ингээ хоорондоо айгүй нарийн ширийн тий зүйлээ ингээд баг ярьдггүй ч гэдэг юм тий бичих ч юм уу. Тэр тийм болохоор ер нь хаалттай юмнууд их байсан. Тэгэхээр та үедээ тэгэл зөнгөөрөө явцдаг л байсан. Тэгээд дээд сургуульд ер нь бол мэрэгжил гэхээсээ илүү баг тэгэл урлагийн юунд явсаар агаад л сургуулаад баг төгсөхдөө л нэг за хичээлдээ анхаарал идэхгүй л ер нь сургуулаа төгсөж чадахгүй болчих магадгүй байна гэж бодлоо. Тэгэл нэг сүүлийн жилдээ бүр хичээлдээ шамдаж байгаа л тэгэл төгссөн л дөө сургуулаа амжилттай төгссөн. Зөв. Ер нь бол тий хоёулаа мэрэгжил ярьжсэн те. Тэгээд мэрэгжлийн нэг тийм хайрцагт орохыг ерөөсөө хүсээгүй гэдэг юм миний одоо дотоод хүн байна. Тэгээд ер нь жоохон ингээд өөр тийшээ сонирхоод л явцсан юм шиг өөрийнхөө чиглэлээр. Зөв. Таны сонирхол таны чиглэл гэхээр одоо дуу хоор гэсэн үг үү тийм ээ? Яг ингээд яг дуу хоор юм уу гэхээр бас яг тэр чинь олон юм болоод байгаа. Ерөөсөө ингээд бүх юмнуудаа ингээд сураад л яваад ийсэн юм шиг байгаа. Нэг юм хаагаад ч юм уу тий нэг одоо дотоод хүн байна. За ингээд сургуулаа төгсөөд одоо ингээд төрийн байгууллагад ажиллаад ингээд явчлаа, үзэл харах юмаа мэдчихлээ гэдэг ингээд сонирхол бураал тий. За цаашаа явахтай байна. Гадаад очиод амьдраад үзье гээл тий. Ингээд ер нь ингээд яг зүгээр товчхон шиг ингээд амьдралынхаа ингэ ярих. Гадаад ертөнц рүүгээ ингээд татагтаа сонирхоод исэн тий. Одоо нэгсний одоо Монголоо гэж хэлсэн болохоор дараа нь ингээд гадагшаа гараад үзье тийм гадны соёл ямар байл ингээд тэгэл цаашаагаа яваад тэгээд тэгж явж байгаа хоорондоо бас ингээд өөрийгөө дотоодосоо за юу хийх гээд яах гээд байгаа юм болоо гэд тэгэл яасан чинь юм ойж үзлээ одоо гадаадд ирээд тий хувцсанаар өөртөө ингээд малааж найз бүсгүүчүүдтэй малааж ойж өгөөл ингээд дуулаад ч гэдэм үү ингээл ерөнхийдөө ингээл өөрийгөө л ингээд цаанаасаа ингээд шалгаал тохируулаад яваад байсан юм шүү бодож байгаа. Тийм. Маш сонирхолтой байна. Та одоо хүн яг сүнсний даалгавар гэж яриад байгаа юм. Тэр талаар таны сүнсний даалгавар юу байсан? Та тэрийг ос нууч гэдэг юм уу те? Тэгэж хайж явж явах хугацаанд одоо ер нь бол олцсон гэж үзэж болох уу? Аль эсвэл би за арай л яг юу юм бэ гэж олоогүй байна. Энэ ер нь дуустдаг юм аа? Эрэл хайвал ер нь дуустдаг юм болов? Таныхаар харин эрэл хайгуулууд ер нь миний бодлоор бол дуустдаг юм шиг. Бид нэр одоо ингээд яг л өөрийгөө хайгаал одоо яагаад цаанаас л ингээд хүмүүс гайхаад идэг шүү дээ тий. Тэгээ нөгөөдүүд нь зарим гэр бүлийнхэн ч юм уу найз нөхдөд ч юм уу хүлээн зөвшөөрч өгдөггүй. Ингээд ах ингээд тий одоо ингэ яасан сайн нэг хүний өвгөнд ордггүй ч гэдэг юм уу тий. Гэтэл тэр чинь нөгөө өөрийнхөө зүүн сонгоо ингээд хайгаад яваад байгаа. Одоо хайгаад нэг ямар нэг юм хайгаад байгаа мó гэхээр бас тийм биш юм шиг тий. Тэгсэн юм л нэг өөрөө байх гэдэг. Гэтэл ингээд нийгэм гэр бүлийн хүрээ, найз нөхдийн хүрээ ингээд бүх зүйл дотроо тэр хүн чинь бас жоохон хавчигдаж шахагдаж байна шүү дээ, тийм ээ? Тэд нэр таад хааруулахгүй л болохгүй. Тэгээд нэг юм тийм удаашралтай маягийн тэгсэн юм бас өөрийгөө бодохгүй бол болохгүй гэх ингээд нэг тийм байдалтай ингээд яваад идэг. Миний хувьд болохоор би ер нь жоохон тэгж явах жоохон анхнаасаа л тийм сонирхолгүй байдаг. Дургуйч гэдэг юм тийм ээ. Ер нь тэгээд өөрийнхөө л юу хийх ёстой юм шиг санагдчихэв. Юу хийх дуртай байна. Тэрийг ингээд хийгээл үзэл яваад амар тийм байдаг. Тэгээд тэрнийхээ ч тэрэн дээрээ ч жоохон одоо
бат зогсдог гэх юм уу. Тэгээд тиймээс болоод бас нэлээд тасрагч гэдэг юм уу тий? Хүмүүсээс жоохон тасрагч юм уу? Гэр бүлийнхэн нааш нөхд одоо юунаас тэр болго ингээл байнга ингээл зурлаад байж чаддаггүй. Тийм үеуд бол айгүйх байдаг. Зөв. Тэгж хайж хайх жоохот тэгж явж байтал ер нь нэг сүнсний сэрэлт гэдэг юм болсон юм шиг байгаа. Тийм. Тэр сүнсний сэрэлт гэдэг зүйл бол ер нь одоо миний бодлоор бол 15 6 жилийн өмнөөс эхэлсэн. Тэгээд тухайн үед чинь ингээд ямар нэгэн юмд ингээд дотроос нэг ямар нэгэн юм ингээд надыг татаад мэдрэмж татаад тэгэл ерөөсөө зүуд нойрноос ахуулаад одоо үзэгдэл визион гэж ярьдаг шүү дээ тий. Визион маягийн тийм зүүдүүд орж ирээл яг зүүдлээд байгаа мó гэхээр үгүй яг ингээд нөгөө бодит юм шиг тий. Тэгсэн хэрнээ ингээд одоо жирийн хүн зүүдлээд ингээд сэрхэд чинь ингээд нөгөө дахиад унтахад буцаад үргэлжлүүлээд зүүдлэн гэдэг юм бас айгу хавар штэ тий. Надад бол тийм тохиолдолд айгүйх ингээд гараад л байсан. Зүүднээс аргын амьдрал дээр маш их зүйл өөрчлөгддөг гэж яригадаад идэг тийм ээ. Таны хувьд ямар вэ? Тэр өөрчлөлтүүд над дээр ч гэсэн айгүйх ирсэн. Аргын амьдрал дээр бүх юмнууд айгүй өөрчлөгдсөн. Ер нь ингээд зүүн совингаа дагаад дотоод хүнээ сонсоод одоо ингээд тэгээ явхаар яг өөрийн төлөвлөсөн ажлууд ч юм те төсөөлж исэн амьдралын одоо мөрөөдөл гэдэг юм уу тэр төсөөллүүд ерөөс ингээд замхраад адаг болчихж байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ тэр дотоодосоо ингээд яг гарч ирж байгаа тэр зүйлүүдээ ингээд дагаад ингээд явхаар хүн дотроос аж аргалыг мэдрээд ирд юм билээ. Урд нь ингээд одоо ямар ч гоё нөхцөлтэй ямар ч ингээл нэг тансаг тий боломжтой тийм үеуд бол ингээд байх та. Одоо тиймэл ингээл гой газараар аялал зугаалал ингээд явж байхдаа ч гэсэн тэр их гоё аж аргалыг мэдэрч чадаагүй. Тийм дотоод аж аргалыг зүгээр нэг одоо амьдралын юучгүй болсон. Одоо юу гэдэг маш хүнд хэцүү нөхцөл амьдралын боломжгүй. Тэ хэмээ алдаад ингээд маш хүнд хэцүү байдалд орсон үедээ тэр их гоё аж аргалыг мэдэрч болдсон юм байна гэдгийг мэдэрсэн. Тэгээд би бол маш их гайхажсэн шүү. Тийм. Тэр нь яг ямар аж аргал байсан бэ? Та ингээд нууц биш бол одоо ингээд жишээлбэл би аюу яж байгаа. Одоо амьдралд маш их бүтлгүүд гэдэг юм уу тий? Бүтлгүүдтэй ингээд нөгөө хувийн амьдрал бүр тэр чигтээ нураа. За өхөл зовлон үзээд тий? Ер нь маш их хүн хэцүү сэтгэл зүйн хувьд баг ингээд хэсэж байж чадхааргүй ч юм тий. Тийм хэцүү байдалд орсон тийм үедээ дотоод одоо хүнээ сонсох тий дотроос тэр гоё аж аргал ундарч гарч ирсэн. Тэр тийм гайхамшигтай тэр цаг үеийг мэдэрчээсэн. Тэрний яасан гэхээр ер нь хүн эхлээд өөртөөгөө ингээд маш их ярьсан тий. Яагаад би ийм болчихов? Ер нь юу хийх гээд надаар одоо юу хийх гэсэн бол гэсэн тий нэг юм цөхөрсөн, гайхсан тийм нөгөө байдалд орж байгаа байхгүй юу? Ингээд бүх юм ингээд нэг зогсоод ирж байгаа. Юу ч утгагүй санагдаад тий амьдрал дээрээс бүх юм утга учраа алдаад ир. Ингээд
тийм үед л ерөөсөө маш их том юм энергийн юу орж иж байгаа байхгүй юу? Буулт гэдэг юм тий. Над дээр орж ирсэн. Хич одоо гадаадад гэр бүлийнх нь байх гав ганцаараа тий. Тэгээд нэг юм жижигхэн байранд одоо яаж амьдрахаа мэдхээ бүр болчихсон юм гаццсан яг ийм нөхцөл шүү дээ. Тэгээд байжсэн чинь гинтл ерөөсөө тухайд би айгүйх тэгэл ингээд нөгөө өөртөө яриад тий ингээд одоо залбирал уйлахтаа уйлал одоо аргаа олохгүй ингээд айгүйх тийм хацаасан юм байдалтай байж явах үуч шүү дээ. Тэгэл нэг өдөр ингээд бараг ингээд дээрээс ингээд таац ингээд бүр нураад бүр орж иж байгаа юм шиг бүр ингээд дээрээс чичгнэл бүр ингээд тийм арсар том юм энергийн юу орж иж байгаа байхгүй юу? Би бүр ингээд сөгдөөл үндэ бол яг ингээд сөгдөөл унж байгаа. Ер нь тэр мэдрээд байгаа байхгүй тэр нөгөө энергийн чичиргээ тэр юу гэж. Тэгэл ерөөсөө ингээд залбирал хоёр өвдөн дээр ингээд суугаад ингээд яасан. Тэгэл ерөөсөө дээрээс ингээд асар том юм нэг энергийн юу орж иж байгаа байхгүй юу? Тэгээд би тэрнийг бол ер нь их цочирдож гайхаж тэгж хүлээж аваагүй. Яг ийм юм орж ирэх ёстой ч юм шиг тий. Ингээл хүлээгэл авчий гэсэн байдалтай. Тэгэл хүлээгэл авсан. Тэгээд тэрний дараагаас ерөөсөө ингээд ер нь юмнууд айгүйх өөрчлөгдөж эхэлсэн шин. Нөгөө нэг би гэдэг нөгөө өөрийнхөө тархиар ингээд бүтээсэн альмаа. Өөрийгөө одоо би чинь инженер хүн, би чинь одоо юу гэдгийг те төрийн албаны ажилтан гэл нэг өөрийгөө нэг юм хайрцагт оролцсон байсан. Тэгэхээр би гэдэг юм хүн чинь одоо нураад байхгүй болоод одоо нэг ихний ингээд хүн төрж байгаа юм шиг тий. Тийм байна тийм ээ. Тийм мэдрэмжүүд айгүйх орж ирсэн байхгүй тий. Тэгээд нөгөө нэг миний боддог байсан, миний аашилдаг авир зан тий. Тэр нөгөө нэг материал төвтэй одоо бодлууд одоо би ингээд ийм сайхан байшинтай болно, ийм сайхан машинтай болно, ийм сайхан одоо амьдралыг бүтээн гэдэг ингээд айгүй тийм айгүйх материалдаг зорилготой одоо ер нь байдаг штэ хүмүүс чинь гоё амьдарч байгаа нэгэндээ айгүй ингээд ямар гоё юм би ч гэсэн ингэж амьдармаараа ингээл тий. Яг тэрэн дээрээ ингээд төвлөрсөн. Тэгээд тийм хүн байсан чинь тэд нар ингээд байх болоод. Тэгээд одоо нэг басны ингээд тарих маань шөнө унах тусмал ингээд өөрөөр програмчлагдаад байгаа юм шиг тийм мэдрэмжүүд ингээд төрж ирсэн. Одоо компьютерыг ингээл нэг ямар нэг инсталл хийгээл орчихоор чинь ингээд шижигнаал ингээд инсталл хийгээл байж идэг шүү дээ тий. Яг тэрэн шиг шөнө яг тэгж ажиллаад ахгүй миний тарих. За Тийм тэгээд их сонин. Өөрөө бол яг ингээд нөгөө шүнжэнгөө ингээд тарих инсталлдаад өөр ингээд инсталл орж ирээд байгааг юм мэдрээд байсан. Тэгээд ер нь хэсэг тэгж явж байгаа л тэгээд тэр нөгөө урдны тэр мөрөөдөл урдны тэр нөгөө ингээд айгүй юм шаргуу тий юу тийм дээ одоо юм ингээд авахын одоо юу гэж юм тий нэг тийм зам гарлаад ирж байгаа байхгүй юу их сонир. Тэгээд ер нь зан характер ч гэсэн тийм ингээд нэг тийм их ширүүн байхад болоод юм билээ. Их сонир. Ер нь нэгэн тийм хайрцаглагдсан байсан одоо тэр хүн гэдэг юм одоо тэр бодгалыг хайрцагнаас нь ингэж гаргаж өгсөн гэдэг юм тий. Тийм процессуудыг явагдаад байсан юм шиг байна тий. Би бол тэгж л боддог. Тэгэхээр ер нь энэ сүнсний сэрэлт хүний
одоо амьдралыг зөвхөн нэг талаас нь харах уу, бүр ингээд томоор нь бодитоор нь ингэж бүтнээр нь харах уу гэдэг тэр хоёр бол одоо маш ялгаатай. Одоо нэг амьдралыг нэг юм талаас нь ингээ харж хаад үнэхээр үнэн. Бүр яг үнэн. Бодит тэр чи бүр бодит юм чинь. Ийм л байх ёстой штэ гэд ингээ хардаг. Гэтэл нөгөө талаас нь ингээ харахаар бас л бодит. Яг адилхан бодит. Нэг юмыг хоёр талаас харахад хоёр ондоо харагдсан ч гэсэн хоёуланд нь бодит санагдана. Тэгээ одоо хүмүүс яагаад ингэж маргалдаад идэв, яагаад нэг нэгээ хүлийн зөвшөөрдөг юм бэ гэхээр ерөөсөө л нэг юмыг хідэн өөр талаас нь харчаад маргалдаад байгаа байхгүй юу? Өөрийнхөө зөв гэж үзээд нь шүү дээ. Энд дээр асуудал тийм одоо ингээ баццэг таны зөв альмаа миний зөв яагаад гэвэл бид хоёр өөр талаас ингээ хоёулаа хараад тэр нь бүр үнэхээр бодит харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр зөвхөн тэгэхээр хүмүүс хоорондоо би ингээд маргалдаад байгааг ер нь ойлгодог. Зөв хоорондоо ярьж маргалдах нь үнэхээр тэр чинь бас нэг юмыг бүтэн болгох замыг нээж өгöd байгаа байхгүй юу? Яг үнэн тий. Би бол яг тэр үндээс нь хаардаг. Болсон одоо тий. Тэгэхээр хүн бол ер нь ингээд нэг цэг дээрээ байгаад байдаггүй. Ер нь дандаа өөрчлөгдөж хөгжиж яадаг болохоор энэ болохоор бидний нэг яг тэр хөгжил рүүгээ бас ингээ яаж явах вэ тий? Тэр юм яаж ойлгох вэ? Юмыг ингээ олон талаас нь яаж хаах вэ? Нэгдэх үү гэдэг дээр одоо хүн төрлөختнийг нэгснээ нэгдүүлэх гээд байна шүү дээ. Би одоо ингээд юмд ингээд нөгөө шүүмжлэлтэй хандхаас илүү аль болох нөгөө юу талаас нь тэр хүнд өгөөжтэй тий тэр яг тэр процесс болж байгаа тэр процесс нь өөрөө аюу тийм өгөөчтэй процессууд одоо явагдаад байгаа юм байлээ гэдгийг ойлгож мэдсэн баггүй юу? Та ялангуяа манай монголчуудын хувьд бол яг энэ шилдэг яг өнөөдөр бол бид нар маш чухал цаг үеийг туулж явж байгаа юм шиг санагдаад байна л да. Энэ цагт бол яг маш их хилэлцэж байна. Хилцэж байна гэж гоё одоо арай өөр нөхцөл байдлаар тайлбарлаж болох юм болоо тэ. Тэгээд нэгээ элдв хоёроор хийгээд ингээд яг үзэл бодол дээр үзэл бодол нийлэхгүй байх нөхцөл үүсэж болно шүү дээ. Гэлээгээд бас ингээд тэрэнд чинь тодорхой хэмжээгээр айгүй сайн юутэй хандах хэвээр, хүлээцтэй хандах хэвээр юм болов. Тэр асуудлыг заавалчгүй энэ махан бие дээр ч юм уу яг ингээ хувь хүн дээр авч үзэхгүйгээр шийддэг тэр хандлага бид нарт дутаад байгаа юм болов гэж харагдаад идэм бас нэг талаар нь харахад магадгүй энэ үнэн ч ээж болно үгүй ч ээж болно. Тэгээд яг ингээд өөрийнхөө өндгөөс ингээд ямиг ингээд гоё тий. Өөр позитивээр хараад хүлээн зөвшөөрөөд тэгээд явахаар ингээд тэр хүлээн зөвшөөрлүүд нь ингээ ухамсар болоод ингээд биднийг ингээд улам дээш нь өргөөд гоё явж юм байна гэдгийг ойлгосон. Зөв. Их сонирхолтой юм л та хийх чинь ялмагч та түрүү хэлсэндээ нөгөө ийм процесс яг сүнс иржсэн процесс гоё тайлбарлсан те. Тухайд та энэ юу болоод байна гэж жишээлх юм бол интернетээр явж байгаа янз янзын ном сонин сэтгүүл юу гэдгийг подкаст ч юм уу тийм юм сонсдог байсан уу? Ер нь энэ сүнслэг ертөнцийн талаар та өөрөө судалсан уу? Ер нь судалсан баг тийм ээ. Тийм. Тэгээд би ер нь яагаад энэ би өөрийгөө ойлгохын тулд бас ингээд судлах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэгэхээр бөө гэж байд юм байна. Ер нь би бол одоо энэ Европод ирснээс хойш би одоо 20 жил болж байна тийм ээ энэ Европод. Ирснээс хойш ер нь дандаа эрэл хайгууд ингээл ямар л шашны юу байна. Тийшээ очдог нэгдүгээр бас хилээ сурчий. Хилээ сурчий хүмүүстэй бас нэг тий орчинд нь орё гэд ингээд шашны юугаар юунуудаар ихээр очиж танилцж хүмүүстэй харьцаж үзчихсэн. Тэгэхээр янз бүрийн одоо жишээлбэл христийн шүтлэг тий. Тэгэл тэр христ аппрочн тэгэл мормон, цогны ховаа гэл ингээл тий Библийг уншиж судлаад ингээл яваад л байгаа юм л та. Хойд.
Тэгээд өөртөө авах юм наагаал тэгээд тэндээ үлдэхгүй. Ерөөсөө үлддэггүй байсан. Тэгээд за дахиад өөр юу байна? Өөр мэдчих юу байна? Их тийм сониуч хүнлэтэй би чи ерөөсөө тэгээд сониуч зандаа хөтлөгдөөл тэгээд цаашаагаа ингээд яваад өөр хамгийн сүүлд орж ирсэн ямар шашны юу байна гэж судалсан чинь бас тэгээд өөрөөр шашнуудын янз янзын юмнууд орж ирэл тэгэл жишээлбэл бахаа гэдэг одоо дэлхийн шашин болж байгаа нэг юу байна. Тэгээд тэрийг очиж бас судлаа тэрний номын уншдаг Китаби Агдас гэх яг тэр нэг ариун ном тий яг библи шиг тийм ариун номыг уншаал. Тэгэл энэ дотроос ингээд өөрийнхөө одоо юунд сүнсэн гэдэг юм одоо юу гэдэг нь тий өөртөө шингээж авах юмнуудаа ингээд шингээгээд л яваад байгаа байхгүй юу? За маш сонирхолтой. Би ерөөсөө сонсож байгаагүй шашин байна. Одоо мэдээж хэрэг барууны хувьд бол ер нь бүгд л христийн шашин байгаа шүү дээ тий. Эндээс нүү аль эсвэл шал өөр юм уу? Та энэ талаар жоон тайлбарлаж би надад их сонирхолтой байна л да. Тийм. Энэ дээр болохоор яг уу би бүр Монгол байхдаа 20 хэдэн настай байхдаа залуухан штэ тий. Тийм үедээ нөгөө энэ Канадын нэг хоёр тийм эхнэр нөхөр хоёр манад нэг пионер гэдэг нэг шашны пионер гэж хэлдэг штэ. Тэр үеэр тэгээд бид нэр анх тэрнтэй чинь танилцж исэн баггүй юу? Тэр одоо хай гэдэг. Тэгээд тэрний сургаал ингээд сонсоод ингээд үзээд ингээд явж исэн чинь ер нь бол айгуу тийм бидний нүдийг бас ингээд айгуу нээж өгч исэн. Энэ чи юу байдаг юм бэ штэ. Бид нар чи айгуу тийм юмыг ер нь нэг л талаас нь хардаг тий. Одоо ингээд дотоодтойгоо ингээд холбогдох одоо тэр нэг бурхан гэж одоо ер нь одоо энэ шашнууд чи айгуух тийм бурхан гэж холбогддог. Гэтэл Монгол хүмүүс чинь болохоро нөгөө өвөг дээдстэйгээ холбогддог юм байлээ тий. Тэгээд ер нь би тэр одоо өөрөө чинь хүснээр тэр шашны талаар ингээд ярих юм бол энэ Европ гаралтай тийм ээ. Одоо Израиль гаралтай маш олон одоо шашнуудын чиглэлүүд эднэр болохоор ер нь бол тухайн нийгэмдээ тухайн хүмүүстэй тий тэр соёлдоо аюу тийм гоё нийцсэн тэднэртэй өгөөжтэй тийм шашнууд байдаг юм байлээ. Тэр бахан шашин гэдэг бол одоо ер нь 200 жил болж байгаа. Одоо нэг профет нь тий тэр одоо Иесус тэр Godд бурхан нь бол Паула гэдэг хүн байсан. Тэгээд тэр хүн ирээд одоо сургаал бүх юм бичээд Китаби Агдас гэдэг ариун номоо үлдээгээд ер нь ингээ хүн төрлөختөнд шинээр бурханы сургаалуудыг одоо Иесус Христос гэхэд чинь 2000 жилийн өмнө ирсэн хүн тийм ээ. Гэтэл одоо ингээд нийгэм бүх юм одоо амьдрал дэлхийн амьдрал өөрчлөгдсөн. Хүн төрлөختний хөгжил өөрчлөгдсөн үед дахин бурхан шинээр сургаалаа харилцаа одоо ирсэн гэж би бол ойлгосон. Тэгээд тэр номоо бичээ. Тэгээд тэрүүгээр нь одоо маш их хүмүүс цаашаа ингээ хөгжөөд тэр нь болохоор ингээ хүн төрлөختн нэг дэлхийг бол нэг ерөөсөө дэлхий бол нэг хүмүүс бид бол дэлхийн иргэд юм гэсэн нэг тийм үндсэн юутай философи. Тийм үндсэн одоо уриал лооцсон гэдэг юм уу тий